Иргэдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж олон тооны нохой муур өвлийн хүйтэнд хөлдөж байна. Цаашлаад нохой устгал, халдвар төвчин зэрэг тэжээвэр амьтны асуудал хөндөгддөг тул иргэдийг сэтгэл хөдлөлөөр тэжээвэр амьтан худалдаж авахгүй байхыг мэргэжилтэн зөвлөж байгаа юм. Ер нь нохой муурын жилд хамгийн багадаа 2 удаа үржилд ордог ба хамгийн багаар тооцож үзвэл жилд нэг нохой 10 болж өсөж үржинэ. Гэтэл нэг өрх жилд 10 гаруй нохой муур тэжих боломж төдийлөн байдаггүй учраас өвлийн хүйтэнд гаргаж хаях асуудал их гардаг байна. Мөн сүүлийн жилүүдэд иргэд сэтгэл зүйн бэлтгэлгүйгээр амтан худалдаж авч цаашлаад тэжээж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс нохой муурны үржил зогсоох буюу спей болон засалгыг зайлшгүй хийх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна. Өмнөд нохой муур дамжиж одоо халт төвчин гарах асуудлууд байна. Одоо жишээ нь ингээд зооны зүүнцний төвөөс гарсан юу гаалтай. Гомжинд явж байгаа буудуулсан нохой муурнаас одоо задлаад шинжилгээ авахд ерөөсөө 50-60% нь ямар нэгэн байдлаар паразитын юутай шимэгчтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө эргээд иргэдийн бас эрүүл аюулгүй орчин амьдрах эрхэнд бол зөрчигдөж байна гэсэн үг тийм. Мөн нохой муурны үн хямд байдагтай холбоотойгоор эзэнгүй нохой муурны тогсож байна гэсэн юм а. Үйлдвэр сортоос шалтгаалж нохой муурны үн олон улсад янз бүрээр үнэлэгддэг. Гэвч манай улсад замбараагийн үйлчлэлийг шалтгаалж үн хямд байдаг тул янз бүрийн үйлдвэрийн нохой муур нь гудамжинд тэнүүчлэн эзэнгүй явж байна. Замбраагүй үржүүлэг их явснараа бас нохой муурны үн маш хямдхан болоод байна л та. Маш хямдхан болж байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Ерөөсөө нэг одоо зах зээлийн хуулиараа эрэлттэй давсны нийлүүлэлт байхаар эмнүү нь ундаг. Тэгэхээр нохойны үн гадаадад одоо маш өнтэй байдаг үйлдвэрүүд Монголд нэг зөв гудамжинд гарсан зөөр үгийгээ чавхааргүй төвшөнд ирсэн тийм 400-500 мянган хямдхан нохойд ингээд маш их боллоо. Тэгээд бүр 100 мянга 200 мянган ч нохойд байна тийм. Тэр $50 ч хүрэхгүй үнэтэй. Тэгэхээр энэ замбраагүй үржүүлэг гарснараа амтны үн хэтэрхэн уснаар хүмүүс дуран хүн аваад нэгэндээ бэлгэлэх ч юм уу баяраар найз залуудаа өгөх ч юм уу хүүхдтэй одоо юу амтны хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүүхдтэй бэлгэлэх ч юм уу тийм их асуудал маш их гарч ин тэгэд ийм хямдхан байгаа учраас дуран хүнд авч бэлгэлээд байна л та. Жона амтны эмнэлэгт гэхэд л нэг өдөрт хөлдсөн муур нохой дунджаар 2-3 тохиолдол ирж байна. Энэ нь эзэдийн хариуцлагагүй байдал болоод замбраагийн үржлээ шалтгаалж байна гэдгийг малын эмчнэр анхааруулж байна. Ер нь хүн амтан тижээ гэж бодож байгаа л эхлээд өөрөө нөгөө сэтгэл зүгээ бэлт хэрэгтэй. Одоо би энэ амтныг аваад тэ насан туршид нь вакцин туулга одоо хэрэгтэй бүх зүйлийн амтанд одоо авч өвж зориулж тижээж чадах уу гэд өөрөө эхлээд нэгдүгээр сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаар яг уу гэхээр одоо миний сэтгэл зүг би хитрхи сэтгэл хөдлөлтөй хүн үү эсвэл би тайван хүн үү эсвэл би гэр бүлээрээ маш олоолаа амьдардаг уу эсвэл би ганцаараа амьдардаг өөрийнхөө нөгөө темпераменттэй мэдэх хэрэгтэй. Маш олон төрлийн үйлдвэрийн нохойгаа тэндээс амтан болгон үйлдвэрээр нөгөө темперамент нь ондоо. Тэгэхээр нөгөө өөрөө сэтгэл зүгээ бэлдээд ямар үйлдвэрийн нохой тохирох вэ гэдгээ сонгох хэрэгтэй. 3 дугаар гэх юм бол яг уу гэхээр та амтан авд тижээгч байгаа л ямар ч хэсэн нөгөө авах байгаа хүндээ би одоо заавал вакцины 2 тонн ч юм уу 3 тонн хийлгээд амаар наа гэж шаардлага тавьсан баг шаардлагатай. Улсын хэмжээнд эзэнгүй нохой муур алтан бус тоогоор 320 мянга орчим байдаг. Үүнээс жилд дунджаар 80-аас 90 мянган эзэнгүй нохой муурыг устгалд оруулдаг байна. Жил бүр нохой муурны устгалд 1.2-оос 1.8 тэрбум төгрөг төсвөлдөг. Мөн нохой муур устгалаас гадна сэг зэмийг нь бүрэн цэвэрлэхэд ойролцоогоор 130 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Хэрв сэг зэмийг устгаж чадахгүй бол хөрсний бохирдол халдвар төвчин зэргийг үүсгэдэг юм байна.